За сайн байцгаана уу? 30 өдөрт 10 саяын челленжийн маань 9 дэх өдөр болсон байна. Тэгээд энэ бичлэгээ хоёр баяртай мэдээгээр та бүхэндээ дуулгаж эхлүүлэх гэж байгаа таатай байна. Тэр нь юу вэ гэхлээр нэгдүгээрт бидний хайрт найз гэрэл туяа маань шинхэн маамууга үлгийдэн авсан. Баяр хүргье. За тэгээд уукада гэрлээдээ тэгээд хайртай бяцхан гүнжнэрт нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хайртай шүү та хэдтэй. Тэгээд хоёр дахь сайхан мэдээ нь юу гэхээр яг одоо би ийшээ явбал миний камер мэдээж дагж байгааг та бүхэн анзаарч байгаа. Яагаад гэвэл зураглаачтай болсон. Камермен. За тэгэлгүй яах вэ? За хаа байсан? Скватраас ирсэн тий? Скватраас хэд хоногийн өмнө надтай холбогдоод бүр зорж ингээд надтай хамт ингээд хамтарч ажиллахаар ирсэн одоо ийм хөөрхөн дүү маань байна. Наа ингүүн гэдэг Сүхбаатарын аймагаас 12-оор төгсөөд одоо оюутан болж байгаа хүүхэд наа. Тэгээд бид хоёр ингээд цаашдын том ажлуудыг ингээ хийнэ. Одоо өнөөдөр ингээд урамтай маш гоё баяртай мэдээгээр эхэлсэн болохоор үргэлжлүүлээд баяртай сайхан ажлууд хийх байхаа намайг бичээд өгөх ингээ зурлаачтай болсон. Тийм болохоор та бүхэн миний хөдөлмөрлж байгаагаар одоо бүтнээр маань харах боломжтой боллоо. За. Тий. За. Йоо ямар гоё бэ? Гоё наа. Юу? Би ингээ халах чинь хүмүүсээ би гүйлээ. За дараагийн ажил дээр ирсэн байна. Дараагийн ажил болгош мэдээж нөгөө нэг боорлоо гэхгүй. Ямар ажил би одоо өөрөө ч мэдэхгүй л байна л да. Тийм үү? Тий. Зураг авчихсан орол тий. Зураг авна. Тэгээд портрет зургууд юм шиг байна. За би ажил болгож ингээд тайлбарлал юу яагаад яаж авах вэ чинь зааж өгвөл хамтдаа хийгээл хийж байна. Уусаа би өмнө хийжсэн. Гэт хийжсэн. Тэгээд бараг чадчих байгаа. За гол нь цалин. Цалингаа юу? За би ер нь бол цалингийч нэг 3500 гэж бодчихсон. За баяртай байна. Би байхгүй. Би харьлаа. 3500. Одоо ингээд дараагийнхаа ажлуудыг ерөнхийдөө шууд цалингаа тохирохгүй бол ингээд ийм хэдийн хүмүүс олон байдаг шүү гэхгүй. Монголчуудаа юу? Монголчууд ийм хэдийн байлаар хүнийг шулсан тий. Муухай хүмүүсэр айгүй олон байгаа тий. Жишээ нь одоо тэдгэрийн нэг нь бий байна тийм ээ. Одоо өгөхгүй гээд байгаа юм уу? За юу юм? Одоо нөгөө нэг студиор очиод маань юу их мэдэхгүй байдаг л тий. Тэгэхээр за ажлын бүтээмжийг харж гаад тий. Тэгэхээр би ямар ч байсан нэг 100-аас 200 орнд гэж бодоод байгаа байхгүй. 100-аас 200. Тий. Тэгээд студиор очиод хийх юмгүй ч гэж магадгүй байгаа болохоор айгу хэцүү байгаа тань л та. За ямар ч ч студиор бүгд рүү явцгаая. Энэ тэгт ажиллаа дуусгачаад араас нь студиор явах юм байна. Тэгээд ажлынхаа цалин ерөнхийдөө тооцож очиод хэлье гэж юм ба штэ. За. Хийх юм юу вэ гэхлээр өмнө юу хийжсэн юм аа. Тэгээд зураг монтаж зураг авчихсан баг. Тэгээ жоохон үйлдэлтэй ер нь хоорондоо ярьж байгаа ярьж байгаа юм. Луга хандс гээд ингэсгээд тэгсээр нэг жоохон ингээ хоорондоо ярьж байгаа юм. Доороо тослогтой бол. Загталтайхан зураг аваарай мэдээ. Тэгээ жоохон амраадах юм. өдөр нэг юм шин жолооч авлаа. За ингээд ажил хийгээл явж байна. Миний жолооч болтгоо ингээд 10 сая төгрөгөөр цуглуулах гал явжлаа. Тий. Жолооч аваа жолоочтой өнөөдөртөө 10 саяхан 5 саяын чултгаа өгье гэж бодлоо. За ямар ч үсэн өнөөдөр манай бизнес маань студийн ажил хийхээр боллоо. Тэгээ түрүүн зураг авалтаасаа гараад одоо ямар ч үсэн нэг мацаас материал юм хүм авах гээд явцгааж байна. За манайхаа ямар ч ажил дээр профито студид дээр студи дээр нь ирсэн байна. Тэгээ ирсэн чинь энэ хүн чинь одоо тэгээ ажил үргэлжлүүлээд ажил хийлгэн энэ төрөйгээ баах юм ярьснаа одоо ингээд за чам зөөр хийх ажил алгаа би өөрөө хийчих юм чам. Тэгээ ямар ч ч одоохондоо ингээд өнөөдрийн дотор бол яг одоо надад олох местний тийм ажил байхгүй байгаа юм байна тий. Харин тийм л байсан байх. Тий одоо жоохон юу гэмэрч юм тий. Чи нөгөө ажил хийх мэдэх хүмүүс мөн ч байхгүй шүү дээ. Явцгаацсан байна. Манай бизнес маань ирсэн чинь ажил болцсон байна. Тэгэхээр юу яа заа юу мэн чод. Тэрэн дээр яг мик авчирч идэг тий. Тий. Яг юу гээд байна. Мэн чамд гээд 150 хий. За баярлалаа. Болж штэ. Үргэлжлүүлээд ажил хийгээгүй гэсэн 50k-ийн бонус нэмэгдэл авчлаа. Ямар сайхан юм бэ. Тийш дээ. Цааш явлаа. Юм зөөлтөж өглөө. Гоё штэ. 50 тогтолоо. 50 тогтолоо. 99 59. Тэгвэл дараа нь студи дээр ирж ажиллах юм байна уу? Тэгээ да. Одоо ямар ч үс эхлээд чамд студиэр ажил гаргах нь шүү дээ. Ямар ч яг энэ студид дараагийн ямарваа хэдэн хоногийн
дэх дугаар дээр ч юм дээ. Ямар ч энэ студид дээр ирж бүрэн ажиллах юм байна шүү. Ажлын байрын маань одоо ингээд тултал бэлдээд өгье гинэ. Тэгээ цалингийн маань ч гэсэн овоо өгье ч гинэ. Айтрах. Мохоо юм л бол цалин. Манай энэ мөнгөн дээр дандаа ингэ заваардаг. Баярлалаа, хамтран ажиллахад таатай байлаа. За үргэлжлүүлээд ямар ч тест нөө нэг би чинь одоо ингээд ойр ойрхон ингээд гадуур дотор явдаг. Ойрдоо бас бороо шороо ихтэй байлаа. Тэгээд машин ерөөсөө тийм халтар байгаад болдгоо гэдэг. Тэгээ найзынхаа нэг автоугаалгад байнга ирж үйлчлүүлж угаалгадаг. Энэ автоугаалгыг бас товчхон танахтай бас танилцуулчих гэж бодоод тэгээ энэ автоугаалгыг яадаг вэ гэхээр 24 цаг 24/7 формула гэдэг яг энэ одоо шин замын дагуу мопед мотоцикл зардаг яг бас ийм яг хажууд нь ийм автоугаалга байгаа. Энд хамгийн гол нь юу сонирхолтой вэ гэхээр өөрөө угаадаг. Тэгээ үнийн хувьд айгүй юмдаг. Цагийн ердөө 20,000 төгрөгөөр өөрөө угаацдаг. 4 удаа угаалгаад нийтдээ ингээд 4 удаа угаана гэдэг чинь 80,000 төгрөг болчихно шүү дээ. 4 удаа угаалгаад нэг бонус эрэхтэй. Одоо хамгийн сүүлийн 4 дахь угаалга нь одоо явагдаж байгаа. Машин угаалгад ажиллаж үзээгүй. Гэхдээ энэ чинь нөгөө нэг гол нь өөрөө угаадаг болохоор хамгийн гол нь айгүй гоё сэтгэл ханамж өндөртэй. Цагийн дотор дорхноо угаагаад дуусчихна. Эви юм уу машин минь одоо ингээд тоос шорондоо дарагдаад за угаацгаа. Хамгийн гоё мэдрэмж чи өртөөд бол энэ шүү дээ. Йоо, энэ амар гоё. Эмэгтэй хүн батг шахахад гоё байдаг шиг яг эрэгтэй хүн машины тоос унахад л ер нь бол хамгийн гоё байдаг шүү. Энэ айгүй амар байгаа. Зүгээр энэ дээрээс зүгээр завсраар байгаа шороо тоос одоо тэгээ энэ одоо би энэ халтарцсан хэсэг мэсгүүдийг айгуугаа өнгөлцдөг. Одоо хата шороотой хэсэг нэг байгаа байхгүй яг эдүүсийг ингээл ерөнхийдөө ингээд цэмбэлгээл гүн тоос бохирдлыг гаргаж ирээл тэгэл ерөнхийдөө ингээд гадна талд нь сайхан авчаал тэгэл энэ хоёр тал нь янз энараа одоо яг ингээд харж байгаа. Энараа ямар ч тийм өөс үг ингээд ийм болчт юм байх шүү манайхаа ёо соёлын шок гэж. Тоос шороо болоо дээрэс нь бас ингээ жоохон чигтэд чигмиг үнэртэйжсэн байхгүй юу. Тэгсэн чи одоо бүр ингээд сайн нэг гинти юм мэддггүй юм уу ингээд ашиглаж үзээд одоо бүр найзынхаа угаалгын газар арай л удаан бүр цагаа тэнд зориулч та. Бүр өөрийнхөө ариун цэврээс илүү машиныхаа ариун цэврийг эрэхтэй өмнөр нь сахидаг байхгүй юу ер нь. Өнөөдөр ямар ч ч орой олчлоо. Тэгээ ажлууд маань жоохон ингээд дараа нь ажил төлөвлөсөн байсан тэр маань жоохон хойшлогчлоо. Гэхдээ зүгээр маргааш ямартаж маш гоё ажлуудаар уулзна. Тэгээ төлөвлөсөн ажлууд маань жоохон хойшлогдсон ч гэсэн өнөөдөр бол маш гоё найз маань хөгжин маамгаа үлгэж авсан. Тэгээд би зураглаачтай болсон. Дээрээс нь ингээд ажлууд маань ч гэсэн гоё болж байна. Ингээд машин маань ч гэсэн гоё зөөрхөн болчлоо. Тэгэл сэтгэл ханамж бол өнөөдөр бол ингээд 100% байгаад байгаа байхгүй юм манайхаа. Лайк шеэр харамгүй гээд намайг үргэлж дэмжээд өгөөрэй. Тэгээд та бүхний маань лайк, шеэр надад үн цэнтэй шүү. Тэгээд надад оруулж байгаа бас айгүй гоё хөрөнгө оруулалт шүү. Тэгээд ингээд зураглаачтай болсон болохоор айгүй гоё ажлууд ер нь бол хийнэ. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.